Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий. За би Эрдэнэт технологийн сургууль та бүхний мэдхээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Эрдэнэт үйлдвэр төрөмжт үйлдвэрийн газрын дэргэдэх шотгон бэлгийн нэрмж технологийн сургуулийн эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш Сансар сайхан байна. За надтай хамт эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор доктор Бэхэринбаатар багш маань хамт байна. Бид хоёр одоо өнөөдөр мэрэгжлүүдийн тухай, шинэ техник технологи хөгжиж байгаа шинэ мэрэгжлүүдийн тухай сонирхолтой яриаг өрнүүлэхээр энд хоёлаа хамт байна. За Бэхэринбаатар багш мэдлээрэй. За санацхан оо. За өнөөдрийн ярилцлагад оролцож байгаадаа маш их баяртай байна. За манай тэнхимийн багш нар яг санаачлаад шинэ эсвэгчдэд зориулаад бас нэг тэнхимийнхаа үйл ажиллагаа ер нь энэ манай эзэмшиж байгаа бидний энэ хариуцж байгаа тэнхим цаашлаад одоо энэ мэрэгжлийн шинэлэг сонин содон одоо өгөөчтэй тэр бүх талаар нь ярилцах гэж хоёлаа энэ зорилгоо олгоод энэ подкастыг бэлтгэхээр шийдсэн байна. За манай сургуулийн хувьд технологийн сургуулийн хувьд бол 1998 оноос яг энэ цахилгааны мэрэгжлийг бэлтгэж эхэлсэн байгаа. Тийм ээ Хэрэмбаатар агшаа. За тэр үеэс л одоо Хэрэмбаатар агш маань үйлдвэрийн инженер байхаас л манай сургуультай хувь заяагаа холбосон манай сургуулийн багш мөн. За одоо манай техникийн үндсэн багш дэд профессор болоод ажиллаж байгаа. За багшаасаа асуухад таны одоо бага нас за цахилгааны инженер энэ мэрэгжлийг эзэмших хамгийн анхны суурь хизээ тавьж исэн та одоо хөдөө малчны хүүхэд үү, хотын хүүхэд үү? Тэгээ таны нэр бас их сонирхолтой тий. Бэхэринбаатар гэдэг нэг сонирхолтой түүх өгүүлэх байх. Та тэр тухайга биднэрт нэг товчхон тайлбарлаж хэлж өгөөч. Тийм ээ. Тэгээ одоо миний нэр бол Бэхэринбаатар гэдэг. Яг би одоо тэр болгон нэрнийхээ тайлбарыг бол нэг тэр болгоо ярьдаг. Тэгээ энэ удаа бас ярмаар санагдлаа. Бэхэринбаатар гэдэг бол айл 1962 онд одоо би ч хээр төрсөн байхгүй. Хээр гарсан. Хээр гарсан. Гэхдээ тэр тухайн үед бол 11 сар байсан юм лээ. Сасан журганаар хээр унтсан. Бүр хүүтэн байсан байна тий хүүтэн. Тэгээ одоо энэ ингээ хүмүүсгээ бодохторч тэгээд өвлийн өвөд тэгээд тэр ангаан нуруу тий хээр хөнгөн гарна гэдэг бол бас хээрийн одоо эрсдэлтэй очиудлал тийм байхгүй тий. Тий. Тэгээ яагаад гарцсан ийцэг гэдэг ингээд бодохтор тухайн үед одоо соёлын төвчлөгөө гэж явуулсан юм. Тэгээ соёлын төвчлөгөө яадаг юм бэ гэхээр ер нь бол төрөөс тийм бодлого явуулаад тэгээд ард иргэдийг соёлжуулчихсан. Одоохонд надаас өмнөх нөхдүүд бол ихэнх нь нэг гэртээ төрчдөг. Гэртээ гарч ирсэн тийм өдөөний малчны нөхдүүд. Тэгээ яг тэр соёлын төвчлөгөөний үеэр бол нэг албаны хүмүүс тавьчихээд манай тэгээ одоо ээжиг мэн нэг төрөх жохт нь та одоо гэрт төрөхгүй. Гэрэл бол одоо соёлгүй. Тэгээд соёлтой эмнэлэг төрүүлнэ гэж яавч мороор авч явж байгаа. Тэгээд замд гаргацсан байна. Тэгээд надад ерөөсө азар одоо семент байсан. Яг би одоо энэ дээр бол бас нэг Бэхэринбаатар тий. Яг тэгвэл бас нэг бид нар чинь нүүдэл чарт юм шүү дээ тийм ээ. Тий. Тэгэл эртээр үед л монголчууд чинь нүгээл нүүдэл дундаа төржил байна. Одоо тэнд бүхэл одоо амьдрал тэр нүүдэл дотор явж ирсэн. Тийм учраас л одоо ээжвтэр яагаад ч бод зөв. Тэр одоо байгалийн хүнд хүүтэн гатуу ширүүн уур амьсгалд одоо бүр хээр одоо тий эмхтэн хүн төрж ингэж яхад тэрийг давмдуулах тийм чадвартай л байж шүү. Нөхрөө чи аавал тэгэл аав өстэй дийлэндээ өвөртөө хийгээл тэгэл тэр эмнэлэг рүү дахиад очижсэн гэж аахгүй. Таны нэрийг аавт нь өгсөн үү? Тэгээ манай аав өгсөн. Шууд өгсөн тий. Одоо хээр гарлаа одоо энэ чинь Баатарын төрлөө тий. Тэгээд шууд тэр дорол нэртэл бол. Өстой сонирхолтой. Хүмүүсийн нэрний түүхнүүд их сонирхолтой сонин түүхүүд байдаг тий. Тэр бол энэ өстой сонирхолтой. Дараа нь бол яг тэгэл өдөө хээр өсөөл өдөөний хүүхдүүд ямар бодлоо тийм амьдралаар явж байгаа л тэгэл сургуульд орсон. Тэгэл ер нь нэгдүгээр ангиас л одоо дотор байр гэдэг юм ороод л. Тэгээ гол нэг над нэг хоёр ахтай. Нэг ах маань малч, нэг ах маань одоо сурагч байсан. Тэгээ тэр нэрийг дагаал тэгэл тэрээсэл явсараагаал тэгэл 1980 онд 10 дугаар анги төгссөн. Тэр Арангааймын Тересийн 10 жилийг төгсөв. Тэгээ яг ингээ мэрэгчл сонгох бол одоо би чинь бас онц сурдаг байхгүй. Айл 8 дугаар ангиасаа эхлээл ингээл
нөгөө хааж байгаа хичээлүүдэд онц хаагаад яваад байсан. Тэгээс 10 дугаар төгсөж миний хичээл бүгд орсон. Тэгэнгүүр нөгөө Аранга аймгийн төв дээр очиж конкурст гэврээд. Тэгээ яг ингэ би одоо ямар мэргэжилтэй болох вэ? Аав маань одоо малчаа. Тэгсэн чинь миний хүү ерөөсөө малын эмчил бол. Гэт тэр үеийн нөгөө мэрэгжил сонгох одоо мэрэгжлийн төрөл тоо их цөөхөн байсан. Одоогийнх нэгдүгээр цөөхөн байсан. Хоёрдугаар төрсөн мэдээлэл байхгүй. Тийм мэдээлэл маш. Өөр хөдөөний өмчөд ямар нэг юм бэ? Тэнд одоо ганц харж байгаа хүмүүс нь одоо малын эмчээ харж гин, хүний их эмчээ харж гин. Хүний их эмч тэгээд багш нар байна. Тий, тэрнээс инженер гэж хэлсэн мэдэхгүй. Хөдөөний улс орчин инженер мэддэг тийм байх. Маш бага мэдээлэл дундаас тий. Би харин инженер болно, геолог болно гэж тохиод. Тэгээд л өөрөө л мэдгээд тэгсэн нэг өдөр очиж чаана маань тэгж чи тэр геолог болоод энэ дими юм байна. Яасан гэсэн чинь маань нөгөө хоноо хариулаад явж ирсэн чинь ингээл бахан чулуу үрцэн хөвгдөд л явах юм. За. Тэгээ явсараад аав дээр гэсэн. Тэгсэн чинь энэ хүү юу хийж өгс чи би геолог анги хоёрд гэж. Тэгээ ингээд чулуу судлаад явж байгаа. Төрхөн тэгж харагдаж тийм ээ. Тэгээд л тэр л одоо манай аав яг хүн санагдаг. Одоо тэр дандаа л хээрээр явдаг. Тийм л одоо ажил тэр димээ баг гэл. За тэгэл би одоо аймгийн төв дээр ирж конкурс тэгэл хуваараа авах гэж ирж штэ. За толгойд нэг малын хэмж гэсэн юм бодогдоо. Эсвэл чи аамал одоо нэг 200 төгрөг өгсөн. Тэр үе 200 төгрөг мөнгө байсан шүү. Тэгсэн юу гэж өгсөн гэхээр за миний хоёроосоо конкурсанд ороод дотоод хуваараа. За. Гадаад авахгүй. За. Тэгсэн гадаад яагаад авахгүй гэсэн чинь манай ах чи гадаад Москвоос ордог. Тэгээ хоёр хүүхдээ одоо гадаад болох. Чи дотоод хуваар. За дотоод хуваар авч чадахгүй бол цэгт яваад ирээ. Тэгэл яг өдөө одоо гэр орон бүх юм чи бэлэн гэсэн ийм даалгавар. Тэгээ найзуудтайгаа ирээд л тэгэл конкурсанд ороод л. Тэгээ ясаж би нэг онц төгссөн хөрч шууд хуваараад. Бүх хуваар. 1980 онд ч одоо Москвагийн олимп болчихлоо шүү дээ. Тэгээ олимпийн нэг Миша энэ тэр. Нөгөө 5 цаврыг Москвад болж исэн нөгөө бор бамбуушны бэлэг тэмдэг нь. Тэр үед та яг тэр одоо хуваараа сонголж байсан юм шүү дээ. Тэгсэн чинь л тэнд л одоо Аранга аймагт чинь 15 хуваар байсан гадаад хуваар. Германы хуваар, Чех тэгэл одоо Оросын хуваар. Дандаа инженер. Тэгсэн чинь намайг ингэж. За та юу яа? Энэ хувааруудаас одоо дуртай хуваар. Би тэгээ юм гадаад яваа гэл одоо биш авах бил. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Өө чаав чи болохгүй шүү дээ. Гадаадд болохгүй гэсэн тийм ээ гадаадд болох. Тэгээ одоо тэр үеийн хүүхдүүд ч тийм байсан. Бид нэр айхтар хүмүүжлэлтэй хүүхдүүд байсан. Тэгэл аав л юу гэсэн? Хууль. Яг хууль шиг байлгүй. Хууль шиг байсан шүү дээ. Тийм учраас одоо тэгээд өвгөх толгойг тэгэл дотоод хуваараа тэгсэн чинь дотоод хуваараа авах гэхээс чинь инженери ангууд гэсэн геодез гэдэг инженери анги байна гэдэг. Тэрийг. Тэгээ би нөгөө компьютерс асуухгүй геодез гэж одоо юу хийдэг юм бэ гэсэн. Наач бас л ингээл одоо хөдөөгөр яваад уулны зураг аваад тий. Геодез чинь тий. Зураг л хийгээд ерөнхийдөө газрын зураг л. Ийм юм гэж. Тэгэл бас л толгой заав нэг хөдөө хэрэг явдаг ажилт юм шиг байна. Тэгсэн чинь уулын цахилгаан гэсэн анги байна. Энэ юу ийдэг гэсэн чинь. Унаа чинь нөгөө юу яд штэ. Одоо энэ том уур хайн цахилгаан чи одоо Эрдэнэт гэж мэдхүү. Тэг чинь 80 он штэ. Тэг чинь Эрдэнэт чинь 77 онд ашигласан болсон. Яг л одоо Эрдэнэтийн хаасаг л одоо Эрдэнэт гэсэн нэрэл төгссөн. Ерөөсөө яг тэр үед одоогийн нөгөө оюутлогоо гэдэг шиг. Одоо тэр үед одоо сонин сэтгүүл юу л байна дандаа л Эрдэнэтийн тухай. Тэгээ ясаж чинь тэр шиг тийм том уурхад очиод тэр том машинуудын цахилгааны одоо ажилуулдаг тийм инженер болох. ÖТ-ийг л тэгэл авсан шүү дээ. Яг анх авч ирсэн түүх нь бол тэр бахан тийм ээ. Тийм ч сонирхолтой авсан. Тэгэл тэр үеийн тэр харьцангуй одоо сонголт бага тэгээ дээрэс нь мэдээлэл бага байх үед одоо сонгож ийм сайхан мэрэгжил сонгоно гэдэг чинь нэгснээ бас их азтай хувьтай тохиол. Тэгээ хувьцаа тэгээ би одоо малын эмч бол болчихоо тий. Мэрэгжил бүхэн сайхан. Мэрэгжил бүхэн сайхан. Гэхдээ энэ мэрэгжлийг таазамжсан өндрийг. Тэгээ ер нь яг одоо ингээд тэр яг мэрэгжлээ сонгох тэр агшин хүнд их чухал юм гэж би харж байгаа байхгүй юу.
Нэг л удаа сонгоно шүү дээ, тийм ээ. Тий. Эсвэл аавынхаа үгэнд орно, эсвэл ээжийнхээ үгэнд орно, тий. Эсвэл найз нөхдийнхээ үгэнд орж хин нэгийг даахын, тий. За гуруулаа тийм хэрэгжил авчих лээ. Тийм мэрэгжил сонголтын хувьд бол одоо гоё ингэж хувьтай тохиолдолд сонгожээ. За таны одоо яг үйлдвэрт яг Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Ер нь таны ажлын түүх та ажлын түүхүүдээ анх яг нэг анхны ажилтны гараан дээр очиж исэн тэр их сонирхолтой. Тий. Тэгээ хамгийн туршилтаа сүүлдээ яг багшилж эхэлсэн бас туршлага. Тэгээд одоо энэ одоо юу докторийн зэрэг хамгаалсан туршлага гэл тий. Төгссөн гэж бодохоор чинь 30 гаруй жил болсон шүү дээ. 30 гаруй жил ажилласан байгаа байхгүй. Тий. Тэгэл яг ерөнхийдөө дараа нэг очоод политехникийн дээд сургууль, биологи урхан сургууль, уулын цэглэгийн ангид орсон. Даан банд нар 4 охин байсан. 30 гаруй байна. Тэгээ ингээд судлаад эсчихгүй. Ер нь дажгүй мэрэгчлээ. Цэглэгийн гэдэг бол үнээр юм одоо. Яг л манай багш чи хойно төгссөн дэр Жамин орлогийн цэвмэд гэдэг одоо профессор биш талгарцсан. Тэр хүн ярьж ирсэн шүү дээ. За хүүхдүүдээ одоо анх цахилгаан хязээ үүссэн байгаад. Тэгэл одоо 1830 онд л одоо Брэдэ гэдэг хүн анх одоо цахилгаан гарын зүйн төгссөн хууль нэг л 1830-ад он хүртэл хүндрэлт ерөөсөө лагаа бариад дэндүүгээр л тавьсан байна. Тэрнээс хойш цахилгаан бид нар нээж илрүүлээд энийг хөгжүүлэх хугацаа маш богино хугацаанд хөгжлийн аяг өндөр түвшинд хүрсэн гэдгээр энэ шинжилгээ ухаан чих маш хурдан. Тийм энэ шинжилгээ ухааны гал онцлог байдаг шүү дээ. Бусад шинжилгээ ухааныг үгүйсэх арга багш гайхамшигтай мундаг шинжилгээ ухаанууд байна. Одоо хүртэл бүрэн гүйц судалгадаг маш олон шинжилгээ ухаан байгаа шүү дээ. Гэтэл цахилгаан тэнгийн шинжилгээ ухаан өөрөө сүүлд нэгдсэн маш богино хугацаанд хөгжлийн аяг өндөр түвшинд хүрч чадсан байна. Тэгэхээр нөө бусад шинжилгээ ухааны хөгжих гол тулгуур нь одоо цахилгаан болж шүү дээ. Цахилгаан болж одоо ингэ бүх одоо багчнууд технологийн одоо энэ маш хурдтай энэ бидний барьж гаргацсан. Энэ ч гол үндсэн цахилгаан шүү дээ. Цахилгаан тийм байна. Тэгэхээр бусад шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд хурдсахад ерөөс гол хүчин зүйл болсон энэ цахилгаан тийм гэж шүү дээ. Тий. Энийг бид нар бол тодорхойл. Тэгэхээр энэ нь бол одоо ингээд тэр тухайн үед одоо цахилгаан хичээл үзэл түүхэн судлаад. Тэр чи анх бол одоо Оросууд Нева мөрөн дээр анхны одоо тогтмол гүйдлийн генераторыг төрсөн байдаг байхгүй. Тэгээ Петр хааны ордныг цахилгаан гэрэлтүүлсэн. Гайхалт. Тэгтэл ингээд салан дээр ингээд генератораа тавиад тэгээ ингээд усны урсгалаар цахилгаанаа гаргаад их сонирхолтой. Тэгсэн чинь нөгөө чи усны урсгалаас хамаараа нөгөө гэрэл нэг бүдгэрэл нэг хүчин чадал тэгээ нөгөө эзэн ханш тэгдэм бас. Энийг нэг жаахан тогтмол болгооч нэгдэг. Тэгээ тэр чинь 1831 он дараа нь бараг 50 жил тогтмол гүйдлээр яваад тэгээ дараа нь одоо Оросын инженер Лео Добровский гэдэг хүн хувьсах гүйдлийн машин зохион бүтээсэн шүү дээ. Тэгээ энэ бол цахилгаан техник эрчим хүчтэй бол асар том хувьслыг бий болгосон. Тэгээд Оросд Октябрийн хувьсгал ялаад Владимир Ильич Ленин гэдэг нөхөр бол мундаг үгэлсэн байдаг. Орос орон дээр цахилгаанжуулалтыг нэмэх юм бол коммунизмыг байгуулна. Тухайн үед тийм ээ. Тухайн үед. Тийм. Тэгэл ерөөсөө Оросууд ч ерөөсөө төмөр замаа тавиал цахилгаанаа тавьж явсараа л манай энэ хүн их хүртэл бүх одоо ирсэн гэдэг хүнд үйлдэл. Одоо манай шинэ залуучууд оюутан болж орж ирж байгаа манай мэрэгжил одоо цахилгааны инженер болох гээд зориод орж ирсэн залуучууд. Яг одоо өөрсдөө дур сонирхлоороо бас өсөж орж ирж байна, мэдээлэл авч орж ирж байна. Зарим нь бол одоо өстө аав ээжийнхээ үгээр цахилгааны инженер боол гэж зөвлөгөө аваад орж ирж байна тий. Тэгээ тэд нар их зарим оюутнууд одоо юу гэж асуудаг вөхөр багшаа би одоо цахилгааны инженер болоод би хаана ажиллах вэ гэж асуудаг байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр хамгийн энгийнээр маш тодорхой одоо мэргэжлийн хичээл үзээгүй залуучуудад юу гэж ойлгуулах вэ гэхээр ерөөсө тэр одоо чиний очих газар чинь лаа асаадаг тэгээ лаа асаадаггүй одоо гэрэл унтаг гэрлийн асаагүрт тэ унтраалгатай гэрэл цахилгаанаар ажилт гэрэлтэй тэгээ гал түлэхгүй дулааны одоо тэ өнгөтэй байх юм бол тэнд чиний ажлын байр байна л гэж чи ойлгох гэдэг. Тий. Тэнд л одоо лаа бариад гал түлээ суудаг бол одоо үнэхээр тэнд чиний ажлын байр алга тий. Бусдаар бол одоо ажлын байр чинь байна. Бүх одоо нэгж хэсэг одоо салбарт. Цахилгааны инженер болоод бүх салбарт ажиллаж болно. Бүх салбар өнөөдөр цахилгаан эрчим хүчинд бүрэн хангагдсан байна. Холбогдсон. Тэр нэг сонирхолтой бас. Одоо ингэ манай сургууль чи 98 онд дээд сургууль болол. Тэгэл одоо манайх чинь уулуурхан цахилгаан тоног төхөөрөмж цахилгаан систем автомат зөвлөгч 2
хөтөлбөрөөр сурч штэ. Тий. Тэр 700 гаруй 800-аад инженер бэлдсэн байгаа байхгүй бид нар. Тийм байна. Тэгэл 98 оноос хойш л би чинь гэрээд багш гэнэ. Тэгтэл одоо ерөөсөө тэр 7-800-аад инженер бүгд ажилтдаг болсон. Хамгийн онцлог нь тийм. Одоо бид нар бас нэг судалгаа гаргаж ирсэн ш тэнхимийн зүгээс. Жишээ нь одоо тэр нийт одоо манай сургуулийн цахилгааны инженерээр төгсөн төгсөгчдийн ерөөсөө 90 гаруй хувь нь дан мэрэгжлийн салбарт ажиллаж байгаагаар онцлог байхгүй. Ажилтаа байна. Гэхдээ 90 гаруй хувь нь зөвхөн мэрэгжлийн салбартаа мэрэгчлэрээ ажиллаж байгаа гэдэг чинь аюу онцлог. Тий. Тэгээ бус нь бол өөр салбар руу хөрвж болно тийм ээ хөрвж байна. Тэгэхээр энэ дээр ингээд хэлэхэд ер нь шинээр одоо ирэх улиралд одоо хойднууд мэрэгжил сонгох гээд орж ирж байгаа шинэ залууст ер нь та юу гэж хэлмээр гол зөвлөгөө ер нь ямар чиг баримжаа харж сонгох ёстой вэ гэдэг. Тэгээ ер нь одоо бол нэг мэдээллийн технологи аягүй хөгжчихсөн. Одоо ингэ хичээл мэрэгжил сонголтод бол маш олон каналаас бол сувгаас мэдээлэл авах боломж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хүүхдүүд та нар ингээ сайхан судлаад ерөөсөө одоо ингэ дэлхийн нийтэд эрэлттэй мэрэгжил, Монгол улсад эрэлттэй мэрэгжил эдний жагсаалтуудыг харах хэрэгтэй. Тэгээд эдгээр тэр жагсаалтуудыг ингээ харахад л дун өөрийнхөө мэрэгжлийг магтдагаас ш тэр дотор цахилгаан л явж л байгаа байхгүй. Тийм бид сүүлийн судалгаа үзэж байхад тийм байсан. Дэлхийн эрэлттэй 10 мэрэгжил гэж бай тийм ээ. Тэгээд улс орон болон өөрсдөө эрэлттэй бас 10 мэрэгжил гэж гаргадаг. Тэгээ энэ эхний 10 гэж байгаа. Эхний 10 мэрэгжил. Нэгт тэр, хоёр тэр гэдэг. Тэгэхээр энэ эхний 10 дотор бол дэлхийн хэмжээнд ч тэр манай Монгол улсын хэмжээнд ч эрэлттэй мэрэгжилтэр бол цахилгааны инженер бол байж байгаа. Тэгэхээр манай цахилгаан одоо бид нар цахилгааны инженерийг төгсглөө гэж бод цахилгааны ангид орж ирсэн. Төгсөөд би яах вэ гэх юм. Тэр чинь нөгөө одоо хувь мэрэгжил байхгүй юу? Аль салбар руу очдог. Тийм салбар руу хөрвж болно тийм ээ. Хөрвдөг. Жишээ нь хөдөө аж ахуйруу орж болно. Хөдөө аж ахуйд очоод тэр гамбайм тийм цахилгаангүй юм ерөөс байхгүй. За уул уурхай мэдэн ш тийм ээ. Эрчим хүч гэж асар том салбар байна. Тэгээ ер нь бол яг айл 80 эд онд одоо манай тэр профессор багш бид нар бас асууж ирсэн багшаа бид нар төгсөөд ер нь юу хийдэг юм болох вэ? Доотлон та нар бол хамгийн наадлын зах нь бол тоол өрн байцаагч болно. Тэгээд дийш явна гэдгийгсэн. Тэгээ яг ингээ 30 гаруй жил үйлдвэрлэл би чинь тохируулгын инженер хийгээгүй ажил байхгүй. Үндсээ одоо уламжлалт эрчим хүчээр бол сураагүй юм гэж зураг байхгүй. Ингэж яваад ингээд харахад бол юу байт юм бэ? Эрчим хүч, цахилгаан тэгээд тэр хөрвөх тэр бүхэл юм руу орж идэг. Тэгэхээр би ганцхан одоо ингээ уул уурхай баяжуул банкгийн цахилгаан ч гэж баригдаагүй. Ерөөс амьдралынхаа төрцгөл тийм нэг барилга баригдаж байгаа юм бол тэнд очивол цахилгаан чигээ монтаж хийгээл тий. Тэгэл явж ин зах зээл бол маш их юм л байдаг. Ингэж харагдаад маш олноор ингээд нөгөө энэ цахилгааны инженерийг мэрэгжлийг эзэмшиж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэтэл өнөөдөр яг энэ мэрэгжлийн боловсруучны зах зээл дээр бас л цахилгааны инженерийн эрэлт бас маш өндөр байгаа шүү дээ. Маш өндөр. Маш өндөр. Тэгээ гол нь бас энэ мэрэгжлийг сайхан эзэмшээд гарахтаа шаардлагыг бүрэн хангасан өөр маш чадвартай мэрэгчлүүд болж гарах бас шаардлага байгаа. Ганцхан тэр одоо нөгөө мэрэгжлийн үнэлэх дипломонд болно шүү дээ. Одоо бол ерөөсөө энэ сургалтын одоо мэрэгжил сонгож байгаа хүүхдүүд бол аль сургууль ямар материалыг бааз байна тий. Тэр лабораторийн орчин сургалтын баазын сайн судлах хэрэгтэй. Тэгэхээр бол одоо Эрдэнэтийн технологийн сургууль гэдэг бол материалын баазтай хажуудаа маш том Эрдэнэ үйлдвэр гэж том үйлдвэр тийм. Тэндээс одоо багш нар нь хичээл заадаг юм олон давуу талуудыг сайхан судлах хэрэгтэй. Тэгээ ер нь цахилгааны инженер болсноор бол цаашдаа бид нэг орчин үеийн маш том салбарын одоо ихэнх нь гараад ихэнх нь хөл тавих боломж байна. Тэрний үе ихтэй миний үзэж байгаа бол ерөөсөө сэргийгдэх чинь гэж том салбар одоо эхэлж штэ. Дэлхийд бол хөгжилтэй орн нэлээд явцсан. Манайд бол дөнгөж эхэлж байгаа нэг юм байна. Тэгэхээр бол сэргийгдэх эрчим хүч рүү бол цахилгааны одоо инженер анги төгссөн хүмүүс бол ихэнх нь явах нэ. Та нарын гарт ирээдүй байх шүү гэж ингэж хэлмээр байгаа. Тийм одоо цахилгааны зөв шүү. Манай тэнхимийн залууч бол бид нар бүгдээрээ нийлж байгаа л оюутны сургуулийн цахилгааныг одоо нарны эрчим хүчээр шийдчихлээ шүү дээ.
Тэгс энэ бол өстой оюутнуудад үлгэр дуурайл одоо оюутнууд битгий хэл манай одоо Эрдэнэ хотын нийт хэрэглэгчид хүртэл одоо энэ сэргээгт эрчим хүчнээ хангах боломжтой гэдэг зүгээр жишээ олгоод харах ийм бүрэн боломжийг бид нар нээж өгсөн тийм манай техникийн байна. Ер нь бол одоо цахилгааны инженер манай Эрдэнэ технологийн сургуульд энэ цахилгааны инженер мэрэгжил эзэмшгэ орж ирж байгаа залуучууд ер нь цаашдаа заавал цахилгааны инженерчгүй ер нь инженерийн боловсрол инженерийн одоо мэрэгжил эзэмшиж байгаа залуучдын хувьд бол маш олон одоо давуу талуудтай хувь хүний хувьд маш сайн одоо мэдлэг хандлага чадвартай ийм мэрэгчлүүд болж гардаг. Энийг бол бид нар энэ мэрэгжил эзэмсэн залуучууд өнөөдөр ажлын байранд үнэлэгдэж байгаа байдлаар нь энэ судалгааг бол бид нар харж үзчихсэн. Тэгэд одоо бидний энэ бэлтгэж байгаа мэрэгжлүүдний маань сургууль чи өөрөө усад магадлан итгэмжлэгдсэн юм. Одоо усад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль. Тэгээд энийгээ дагаад бидний мэрэгжлийн хөтөлбөрүүд бол хангалттай хөтөлбөрүүд бэлтгэгдчихсэн. Үргэлж одоо хөтөлбөрүүд шинжлэгдэж сайжирч явж байгаа гэдгээр одоо цаг үеийн боловсролын систем, технологийн техникийн системтэй холбоотой явж байгаа. Одоо ингээд манай уул уурхай одоо бажуулах фабрикч гэдэг нь орчин үеийн уул уурхайн тоног төхөөрөмж энэ дандаа сүүлийн үеийн төхөөрөмжүүд тавиад байгаа шүү дээ. Тийм шинжлэх үйлдвэрлэлийн технологи шинжлэх дэлхийн хэмжээний EBB, SIMS гэдэг юм тийм. Тэгэхээр бид нэр одоо манай сургуулийн сургалтын хөтөлбөр бол яг түүнтэй уялдаж хөтөлбөр шинжлэгдэж байгаа. Нэгдүгээр хөтөлбөр шинжлэгдэж байгаа. Хөтөлбөрөө дагаа бидний одоо оюутнуудын мэрэгжил манай сургуулийн нэг том онцлог бол дадлагын бааз л үнэхээр гайхамшигтай бодит одоо дадлагын бааз дээр дадлага хийж байгаараа үйлдвэрлэлийн 1 2 дугаар дадлагууд бол бүх төрлийн одоо нөгөө шин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах бүх үндсэн болон туслах цехүүд дээр биечлэн дадлага хийж одоо туршлага судлах бүрэн боломжоор хангаж өгч байгаа юм. Энүүгээр одоо үнэхээр гайхамшигтай том боломж гэж үзэж байна мэрэгч. Одоо ингээд бидний энэ зорилго бол ингэж харагдаад байна шүү дээ. Одоо ажил олгогчийн шаардлага хангасан одоо чадвартай инженер бэлтэн гэж тийм үү? Одоо өнөөдөр оюутлахын тийм оюутлахын үйлдвэрийн автоматжуулалтын дээр шууд сургуулаа төгсөөл шууд очиод ажиллах юм бэлэн кадрыг бид нар бэлтгэхийн төлөө явж байгаа. Нэгдүгээр бид нар үйлдвэрлэлийн баазыг маш сайн төшөөлж байгаа. Хоёрд болохоор манай эрчим хүчний тэнхимийн эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн 2014 онд одоо энэ Эрдэнэ төлөвлөрийн цахилгаан цехийн хандиваар бид нар иж бүрэн дистанцийн ийм лаборатори байгуулсан. Тэрэн дотор бид нар одоо тэрээс үйлдвэр дээр яг ажиллаж байгаа процессыг энэ диствиши одоо бодит ажлын байрыг өндөр хүчлийн станцыг авчраад лаборатори болгоцсон гэсэн үг тийм ээ. Яг тийм. Тэрэн дээр одоо эхлээд оюутнууд маань дадлага лабораторийн түвшинд хийгээд дараа нь сургалтын болон үйлдвэрлэлийн дадлагуудыг яг үйлдвэрлэлийн бодит болж байгаа процесс дээр очиж хийж байгаараа одоо нөө сайн мэрэгжлийн хувьд бол маш сайн болж гарч ирэх нэг л үндэс болж байгаа юм л та. Тэгээ одоо залуучуудыг заавал одоо цахилгааны инженер болоороо ер нь инженерийн мэрэгжлийг илүү түлхүү сонгож тэгээ улс эх орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулаасаа гэж залуучуудыг хүсэж байна. Саяхан одоо манай багш нар чинь бүгдээрээ ярьж байгаа, нийлж байгаа. Тэр үйлдвэрийн одоо тэр цахилгаан хөтөлбөрийн автоматжуулалт тий. Тэр Германы, тэр Америкийн, Канадын хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдд хамарсан лабораторийг бол өөрсдөө хийж шүү дээ тийм үү. Тэр бол ингээд зүгээр ингээд цахилгаараа авах нэг өөрсдөө яг сургалтандаа тааруулж зориулж хийн гэдэг бол илүү яг таны наад ярьсан дээр чинь бас нэг их магтууштай сайхан санаа орж ирлээ. Сүүлийн 3 жил бол манай сургуулийн лабораторийн баазыг бид нар бас өөрсдийн дотоод нөөц болцоогоо ашиглан хийж байгаа гэдгээр их онцлог тийм. Нэгд одоо шинэ үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэгдсэн шинэ лаборатори хэслээ бид нар бас сүүлийн төгсөгч оюутнууд болон одоо төгсөх курсын ахлах курсын оюутнуудын тусламж тэдний одоо мэдлэг чадварыг дээшлүүлэх энэ үүднээс бас лабораторийн стендүүдийг бид нар өөрсдөө үйлдвэрлэсэн туршлагатай. Одоо сүүлийн бид нар хэдэн стенд үйлдвэрлэсэн байгаа вэ? Одоогийн байдлаар бараг нэг 10 стенд сургалтын стенд. Энийг хэрвээ зах зээлийн одоо зах зээл дээрээс худалдаж авах бас айгүй өндөр хүрдэг тооцоо. Гэтэл бид нар энийг өөрсдийн дотоод нөөц солилцоогоо ашиглаад үйлдвэрлэсэн. Нэг 10 дахин хямд үнээр хийж байгаа. Тэгж байгаа. А гэхдээ бол яг одоо үйл функц нь бол адилхан байна шүү дээ. За битүүрийн ярилцлага одоо их сонирхолтой сайхан юм чинь өшөө юм яриад л байвал хоёлаа зөндөө яриад одоо ингэж багш нь бол ингэсэн шүү дээ. Одоо ингэж явсаар байгаа. Тэгээ сүүлдээ Эрдэнэ төлөвлөлт олон жил ажилласан. Тэгээ энэ мэрэгчлэрээ бас гадшаад очиж их явлаа. Яг эрчим хүчний хичээлээр
маш олон гадны одоо хүмүүстэй уулзч учрлаа. Би одоо мэрэгчлэрийг бахархдаг. Одоо юу цахилгааны инженер болсноор энэ үгээрээ аж амьдрал өөрөө бүх л юм л одоо энэ мэрэгчлэлтэй холбоотой. Тэгж явсараа одоо сүүлд нь одоо тэр мэрэгжил маань сүүлдээ цахилгааны инженерээс илүү өвшөө наривчлаа. Тэгээд тэр техникийн онцлогоо тал руу явж эхэлсэн. Тэгээ яг тэр онцлогоогоор яваад одоо тэр онцлогооны сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг төлөвлөлтөд нэвтрүүлээд тэгээ цахилгаан цагт 2 газар лаборатори байгуулдаг. Тэгээ яг тэр мэрэгжил яг тэр судалгааны ажил руу ороод өсвөлдөө. Тэгж явсараа нэг 2009 онд бол техникийн ухааны доктор зэрэг хамгаалсан байна. Одоо 10 жил болж байна. Одоо ингээд профессорын уулзалт ангаад ингээд явж байгаа шийд. Тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр хүн ерөөсөө мэрэгчлээ зөв сонгочоод тэрнийхээ төлөө ингээд зорилготой ажиллаад зорилгоос зорилгын хооронд би нэг зорилго тавьчаад тэрүүндээ хүрээд дараагийн төвшин рүү явах хэрэгтэй байхгүй. Ингэж явсараагаа тэгээ одоо би өөрийнхөө жишгээр ярих тул одоо би ингээд уламжлалт эрчим хүчээр бол өөрийнхөө хэмжил хангалттай сурсан. Одоо Хэрэнбаатар гол цаашаа одоо энэ үгээр нэг сурд цагаалдаад хэрэггүй. Өөртөө дараагийн зорилго бол сэргийгдэх эрчим хүч гэдэг юм. Монголд одоо энэ бүс нутагт нэвтрүүлье. Ингийн тулд бол шинээр илсэж орж иж байгаа зорилготой хүүхдүүдтэй баг хөртүүлэх тийм шүү. Сайхан одоо энэ сэргийгдэх эрчим хүчний инженерүүдийг бэлтгэе гэсэн ийм одоо сайхан эрмэлзэлтэй байна. Үнэхээр наад чинь бол үнэхээр одоо Монгол улсын хөгжилд үнэхээр хувь нэмэр оруулсан. Тийм сайхан төсөл болж өргөж ухаа багшаа. За миний хувьдсан бодохдоо энэ техникийн мэрэгжлийг эзэмшнэ гэдэг бол өөрөө одоо улс орны хөгжлийг л маш хурдсгаж, түргэсэх, эрүүл байлгах, эрүүлэр хөгжих энэ процессыг л одоо хурцгаж өгч байгаа юм болов. Гэж би бодоод байлиг тийм. Одоо ингээд багш бол одоо ингээд хичнээн жилийн сургуульд ажиллаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар одоо өөрийн чинь ингээ үе тэнгийн найзууд одоо хоёр найзууд чинь ингээд бүр Эрдэнэ хоттой ингээд үйлдвэр бариа тий. Бүтээгдэхүүн үйлдвэр. Тэглэв яг тий. Цахилгааны одоо LED гэрлийн үйлдвэр. Хамгийн сүүлийн үеийн одоо LED технологиор үйлдвэр явуулж байгаа гэсэн ингэж зүйл би үзэж байна. Тэгээ энэ талаараа энэ яг одоо бидний үеийн залуучууд биднэртэй хамт 2000 оны ихэр одоо цахилгааны инженер эзэмшижсэн мэрэгжил нэгт залуучууд маань Эрдэнэт үйлдвэрт анх ажлын гараагаа нээгээд тэндээс бас маш их юм сураад тэгээд дараа нь яасан байна гэхээр өөртөө үйлдвэрлэгч болж хөгжсөн байна. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд тийм одоо маш их манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бүтээгдэхүүнүүд гараад үйлдвэрлэлийн процесс дээр үйлдвэрлэл дээр өөртөө ажил хөдөлмөр хийж тэндээ бүр туршлагаж яад илүү их сурцаад тэгээд дараагийн төвшөнд гарсан байна. Тэд нэр үйлдвэрлэгч болсон. Үйлдвэрлэгч. Тэд нэр өөрсдөө юу үйлдвэрлэж өнөөдөр нөө LED гэрлийг Монголын анхны LED гэрлийн үйлдвэр гэдэг анд энерги авчаад компани байгуулсан. Өнөөдөр Эрдэнэт хотод бүр бодит жишээр 32 хүн ажиллаж бүр улсын нэг болсон. Хувьцат компани болсон. Ийм залуучууд байгаа. Энэ гайхалтай жишээ. Гадшаа гарах бодлоготой юм байгаа. Одоо тэр олон улсын одоо салбарт гаргах. Тийм олон улсын түвшинд гарах. Нэг онцлог нь энэ дээр манай салбарын мэрэгжилтнүүд энэ үйлдвэрийг байгуулсан. Одоо тэнд ажиллаж байгаа нийт инженеруудын за 90 гаруй хувь нь бүгдээрээ манай Эрдэнэтийн технологийн сургуулийн энэ цахилгааны инженерүүд төгссөн төгсөгчд байгаа шүү. Энийгээр би баттай айланд би одоо миний төгсөжсэн шавнараас ихэнх нь бас тэнд ажиллаж орж байсан. Тэнд нэг ажил нь туршлагач нь хамаагүй тэд нар чинь ингээд солио дараагийн өөр албан байгууллага руу шилжээд орно. Гэтэ дараагийн төгсөгчд нь дахиад тэнд очиж ажиллана, юм сурна. Бас энэ орон нутгатаа бас энэ мэрэгжлийн салбарыг бас их өрсөлдөөнтэй хөгжихүйц болгож байгаа нэг юм том жишээ. Тэр бол үнээр одоо гайхамшигтай ажил. Яг тэгвэл Улаанбаатарч тийм байхгүй шүү. Тийм үйлдвэр. Энэ ч улсад одоо анхны гэдгээрээ тодорхойлогдчих. Тэр нэг аймгийн төв дээр тий. Тэгээд улсын хэмжээ. За бид хоёрын ярилцлага сонирхолтой болж байна. Одоо шинээр хэлж байгаа залуучуудаа зориулаад та нэг товчхон урай тий бас нэг сэдлийн төрүүлэхээр хүсэл эрмэлзэл төрүүлэхээр үг хэлээд хоёлаа ярилцлага дуусгая да. За тий. За тэгээ одоо энэ ярилцлагыг сонсож байгаа мэрэгчлээ сонгож байгаа залуучууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол та бүгд үнэхээр одоо яг манай мэрэгжлийг сонирхож байгаа хүмүүс бол багш нар л байгаа бидний л шууд харьцаж болно шүү дээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тэгээ чи одоо ойр байдаг бол энэ манай сургууль дээр хурж ирээ те. Материалыг баазыг үзээд багшаа юу яах вэ би хараад ямар одоо ажил хийхээр байна. Ингээ ер нь бол нүдэрээ харж гэрээ сонсож те.
ингэж өөрөө итгэл үнэмшилтэйгээр ингэж мэрэгчлээ сонгуулвал бид хүнээлттэй тий. Бид бол хүлээж авах л тий. Яг. Одоо ингэж сонгож байгаа хүмүүсийн ирээдүйг үнэхээр ингэрэлтэй. Яг тэгвэл бид нар цахилгаан шиг эрчим хүч шиг эрч хүчтэй улсууд шүү дээ. Амьдрал ч гэсэн тийм л байдаг. За одоо мэрэгчлэрээ л бахарх сайхан мэрэгчлэл ярьж байна. Зөв хэллээ. За их баярлалаа. Бидний ярилцлагыг За тухтаа сууж үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бидэртэй холбогдоорой.